За танд карт сонгох хугацааг болгож байна. За хэрвээ та картаа сонгож чадахгүй байгаа л энэ чулууны тусламжтайгаар өөрт хамгийн их таалагдсан өнгөтэй чулуугаа сонгоод за танд карт сонгох хугацааг болгоё. За картаа сонгосон бол одоо дугаарыг хамтдаа харцгаая. Тэг 1 2 3. За ингээд тэг дугаарыг сонгосон картнаас эхлээд хамтдаа 8 сард танд ямар сайхан үйл явдал тохиолдохыг бүгдээрээ харцгаая. За тэг дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 хүзэр сонгоод за 8 сард танд ямар сайхан үйл явдал болохыг бүгдээрээ харцгаая. За хамгийн ихний карт маань Five of Pentacles буюу 5 зоостэй карт гарч ирсэн байна. Дараагийн карт бол Eight of Cups 8 аяхтай карт гарч ирсэн байна. За хамгийн сүүлийн карт маань Queen of Swords сэлэн барьсан хатны дүрслэлтэй. За таны хувьд болохоор за энэ зуны хувьд ч юм уу те ерөнхийдөө энэ хүртэл ирэх зам бол тийм бас сайхан байгаагүй байна. Ямар ч гэсэн жоохон хэцүү, хүнд хэцүү замыг туулсан байна. Хэрвээ та хостой бол хосын харилцаа тийм ч бас тааламжтай бус байсан гэж харагдаж байна. Тэгээ одоогийн нөхцөл байдал дээр маш их ядарсан, залхсан ерөнхийдөө одоо ингээд цаашаа хараа явж байгаа тийм маш их ядарсан, залхсан үнээсээ тийм дүр зураг харагдаж байгаа боловч за энэ бүхнээсээ та энэ бүхнийг бүгдийг ардаа орхиод за сэлэн барьсан хатны картны болохоор за өнгөрсөнд болохоор сэтгэлийн шарах авсан энэ бүх зүйл одоо дуусаад бүхнийг шинээр эхлэхтэй 8 Pentacle карт бүхнийг шинээр эхлэнэ гэдэг утгатай. Тэгээ таны одоо хэцүү байсан тэр сэтгэлийн шарах бүх одоо уйдгаар гониг тэр бүхэн одоо ард үлдсэн одоо бүгдийг шинээр эхлэх сайхан цаг үе иржээ гэж харагдаж байна. За энэ дээрээс нэмээд тэнд орох одоо юу хэрэгтэй байгаа талаар нэмэлт карт болж байгаа юм. Цаашдаа яах вэ? За 4 Four of Swords буюу 4 сэлэмтэй карт маань юу илэрхийлдэг гэхээр амралт. За одоо байгаа орчин, одоо байгаа нөхцөл байдал, аль эсвэл одоо байгаа орчноосоо төр зур өөрийгөө тусгаарлаад хэсэг амралт авах хэрэгтэй гэж гарч ирж байна. Ерөнхийдөө амралт гэж гарч ирж байна. За хамгийн сүүл мессеж карт гэдэг танд хэрэгтэй сэтгэлийн мессеж, сэтгэлийн дуудлага гэж орчуулж байгаа. Ийм карт 60 ширхэгтэй карт гэдэг. За үүнээс нэг хамтдаа суулцгаа юу гэж гарч ирээ. За Spire өөрийнхөө авахыг хүссэн зүйлдээ шуналтай бай. Удахгүй таних болно гэж гарч ирсэн байна. За тэг дугаарыг сонсон та бүхэндээ 8 сарын ажил, үйлс, эрүүл мэндийн чин сэтгэлээсээ амжилт хүсэж байна. Тэгээд уншлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал тавьж сонссонд маш их баярлалаа. Нэг дугаарыг сонгосон
таны уншлагыг хамтдаа эхэлцгээе. Нэмэлт 2 хүзэр сонгож аваад эхлэх байгаа. За хамгийн ихний карт маань Knight of Swords, дараагийн карт маань Eight of Wands буюу 8 модтой карт, хамгийн сүүлийнх маань Nine of Wands буюу 9 модтой карт гарч ирж байна. За таны хувьд болохоор одоо хүртэл маш их завгүй тийм эрч хүчтэйгээр ажиллаж ирсэн байна. Ажлын хувьд маш их завгүй харагдаж байна. Одоо ч гэсэн ер нь ажил маш ихтэй. Тийм өөрөө маш их ядарсан, эсвэл ганцаар ажиллаа хийдэг те. Ойр тойронтой туслах хүн байхгүй ч юм, ажлын хувьд маш их ажлын ачаалалтай. Тэгээ таны хувьд их дайчин хүн байна. За нэг ажлаа эхлүүлсэн бол заавал ард нь гарч дуусгах нь гэдэг утгатай те. За энэ сарын хувьд таны хувьд болохоор ажлын хувьд маш их ажлын ачаалалтай байх нэ. За хэдийгээр зарим үед ажил ихтэй байх нь одоо сайхан мөнгөний хувьд те, мөнгө санхүүгийн хувьд сайхан чиглэлээ өөртөө тодорхой хэмжээний амралт бас өгөх хэрэгтэй. За танд хэрэгтэй карт нэг цуглая. За 7 дахиад Seven of Wands буюу дахиад энэ модтой карт гарч ирсэн байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр энэ ингээд гол урсж байгааг нь хаах, ганцаар ингээ хаах гэж чадахгүй байгаа. За энэ бүх зүйлийг би ганцаараа яаж хийж агаад энэ бүхний ард гарах хэрэгтэй, даван туулах хэрэгтэй, би үүнийг яаж хийж агаад тогтоох хэрэгтэй гэсэн ерөнхийдөө ганцаараа л ингээ бүх зүйлд одоо ингээ өөрийгөө дайчлаад байгаа гэсэн утгатай үг гарч ирсэн гэсэн карт байгаа. Тэгэхээр таны хувьд болохоор ажлын үед маш их завгүй ачаалалтай байх нэ. За эрүүл мэндээ анхаараарай. За танд хэрэгтэй сүүл мессеж картыг хамтдаа сонгоцгоё. Сэтгэлийн мессежтэй. За Queen Garden. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр танд туслах хин нэгэн заавал гарч ирнэ. За тэгэхээр ингэж байна. Таны хүлээсэн танд туслах хин нэгэн гарч ирнэ гэсэн утгатай карт. Тэгэхээр ганцаараа биш ээ. Танд тусч, танд одоо ажилтна. Ажлын хувьд те одоо ямар нэгэн бусад сэтгэлийн дэмжлэг тал дээр ч юм уу танд туслах хин нэгэн заавал гарч ирнэ. Гарч ирнэ гэж харагдаж байна. Тэгэхээр та 8 сарда ажлыг завгүй байсан ч гэсэн танд туслах тэр хүнтэй хин нэгэнтэй очих нэ. За нэг дугаарыг сонгосон та бүхний ажил үсчин сэтгэлийн амжилт хүсье. Уншлага маань энд хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. Баяртай. За 2 дугаарыг сонгосон картны эзэн таны хувьд 2 хүзэр нэмэлтээр сонгоод уншлагаа эхлүүлье. За эхний карт маань Eight of Swords буюу 8 сэлэмтэй карт. За хоёр дахь карт маань 5 Five of Swords буюу 5 сэлэмтэй карт. Хамгийн сүүлийн карт маань 13 буюу Death гэсэн карт гарч ирсэн тийм. За энэ бүхнээс харахад та өнгөрсөндөө маш их сэтгэлийн шарах, ганцаардал тий өвдөлтийг мэдэрсэн байна. За ямар нэгэн гурвалсан холбоо салалт байж болох юм. За ямар нэгэн гурвалсан холбоо салалт тий өнгөрснөөс маш их сэтгэлийн шарах, өнгөрсөн магадгүй хайр дурлалын харилцаа, усын харилцаанаас шарах авч
шархалсан болов гэж харагдаж байна. За энэ 13 death гэдэг карт маань тааран хөзрийн хувьд эхлэл бол төгсгөл бол эхлэл гэсэн утгатай маш сайн карт байгаа. За хэдийгээр энэ наагур нөхөл байгаач цаана ингээ нар мандаж байгааг харуулдаг. За тэгэхээр одоо таны сэтгэлийн шарах авсан сэтгэлийн хувьд өвдөлт авсан ганцаардлыг мэдэрсэн энэ бүх харилцаа маань энд хүрээ дуусжээ гэ нар мандаж байгаа маань одоо бүх зүйл шинээр эхэлнэ гэсэн утгатай. Тэ маш сайхан тийм утгатай карт байна. За тэгэхээр танд хэрэгтэй карт хамгийн сүүлд танд хэрэгтэй карт нэг сонгоё. За Four of Cups. За дөрөв энэ алтан аягатай карт маань юу илэрхийлж байна гэхээр ерөнхийдөө залхсан байдалтай. За одоо энэ бүх зүйл маш утгагүй гэж харагдаж байгаа юм шиг тэгж харагдаж байна. Гэхдээ хэдийгээр танд энэ бүх зүйл утгагүй, бүх зүйл ямар ч сонирхолгүй тэг санагдаж байгаа ч гэсэн таны өнгөрсөн тулсын энэ харилцаа бол одоо энэ хүрээ дуусаа одоо бүх зүйл шинээр эхлэний сайхан эхлэл танд ирсэн гэдгийг харуулж байна. Тэгэхээр эргэн тойрноо дахиад нэг сайн хараад ажиллаад үзээрэй. За хамгийн сүүлд танд сэтгэлийн дуудлага тэ soul message карт. Soul message карт. Сонгоцгоо. За appreciate карт гарч. За энэ карт маань юу гэсэн үг вэ гэхээр бүх зүйл талархаж чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлээрэй гэх юм бол таны одоо сэтгэл зүрх одоо бүх зүйлийг сонсох болно гэсэн утгатай. За тэгээ 2 дугаарыг сонгосон та бүхэндээ 8 сарынх нь ажил хөдөлмөр эрүүл мэндэд чин сэтгэлээсээ амжилт бүтээл тэгээ бүгдээрээ эрүүл байгаарай. За таны уншлагын хүрээ зөндөрлөж анхаарал тавьж сонссонд маш их баярлалаа. За 3 дугаар картыг сонгосон та бүхний хувьд нэмэлт 2 хүзэр нэмж сонгоод уншлагаа эхлэе. За таны хувьд 8 сард ямар сайхан үйл явдал болдох вэ? За эхний карт маань Nine of Cups. За хоёр дахь карт маань Seven of Cups. За хамгийн сүүлийн карт маань Ace of Swords. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за мөнгөтэй холбоотой тийм мөнгө санхүүгийн үед бол энэ сарын үед бол маш сайн харагдаж байна. За маш их хэмжээний мөнгө ч юм уу тийм зүйл орж ирэх боломжтой харагдаж байна. За мөнгнөөс бас тусдаа мөнгө гэлтгүүгээр танд одоо янз бүрийн өөр олон төрлийн боломжууд бас нэлээд гарч ирэх боломжтой харагдаж байгаа ч тэгээ алийг сонгох вэ гэж эргэлзсэний улмаас тэгээ алийг ч сонгож чадахгүй тийм үү тэгж үлдэх магадлалтай учраас за сонголт боломж бүрээ нэг нэгээрээ сайн хараад тэгээ маш олон юмны дунд эргэлзэлгүйгээр сонголтоо бас зөв хийгээрэй гэж сануулмаар байна. За тэгээ Ace of Swords энэ үзрийн хувьд болохоор бодол маш их одоо бодолтой тийм. За алийг нь сонгох ч юм уу сонголт энд нэ сонголт гэдэг карт гарч ирж байгаа учраас магадгүй энэ дээр маш их сонголтуудын алийг сонгох вэ гэж эргэлзэж иж магадгүй. Тэгээд толгойд ингээл бодлууд маш их бодлууд эргэлдээд байгаа боловч яг алийг нь сонгож чадахгүй тийм учраас одоо сайтар нэг нэгээр нь нэгтэл чарж эргэж харах үзэхтэй тийм бас шаардлага байна гэж харагдаж байна. За танд хэрэгтэй нэмэлт хүзрийг сонгоё. За Temperance буюу дахиад сонголттой холбоотой тийм карт гарч ирж байна. За энэ дээр болохоор ерөнхийд бас дахиад сонголтоо маш хэцүү. Хоёр зүйл байгаад байна. Алийн сонгож чадахгүй ингээд эргэлзээд байгаа тийм. Энэ дээр бас сонголтоо маш зөв хийгээрэй гэж. Хэрвээ та чухал магадгүй одоо чухал сонголт хийх гэж байгаа бол
тэрийг дахин нэгтэлж хараад ярилцаж үзээ дахин эргэн хараад тэг сонголтоо хийгэрэй гэж. Сонголттой холбоотой чухал сар бололтой. За танд хэрэгтэй сөрөг мессеж карт буюу сэтгэлийн өнгөстэй юу гэж хэлэх нэ хамтдаа харцгаая. Лаг буюу аз гэдэг карт гарч ирсэн байна. Тэгэхээр за энэ сарын үед маш их азтай байх нэ. Таныг азтай байлгах ямар нэгэн одоо сайхан үйл явдал гарч ирэх нэ, тохиолдох нэ магадгүй. Одоо энэ сонголт хийх гэжсэн хоёр сонголтынхоо зөв сонголтыг хийсний үр дүн дээр маш их азтай байх гэдэг лаг гэдэг карт гарч ирсэн байна тийм. За ингээд 3 дугаарыг сонгосон та бүхний хувьд уншлага маань энэ хүрээд өндөрлж байна. 8 сард таны ажил үйлс, гэр бүл, эрүүл мэнд бүх зүйл чин сэтгэлээсээ хамгийн сайхныг хүсэж байна. За анхаарал тавь сонссон та бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхаа тар үзрийн уншлагаар эргээд уулзцгаая. Баяртай.